За энэ нь юу гэхээр өөрчлөлт буюу эерэг ба сөрөг сэтэл тэгээд талархлын хүч гэсэн ийм гайхалтай сэдвтэй бүгд хамт сурч цолно. Амен. Тэгээд бүгд тавчхан залбирчий. Ариун сүсээ танд баярлалаа. Энэ газар тавтаа морилно. Бидний зүрх бод санаа сэтгэл хөдлөл эмоц бүгдийг таны үгэнд хандуулж үгийг яаж амьдралдаа хэрэгжүүлэхэд таны үг бидний бүхий зам байдал төлөв бүх зүйл дээр холбогдож бидэнд ойлголт хэлчилт ухаарлыг уран зоригийг бас үнэхээр өөрчлөгдөх баяр хөөртэй сэтгэл тэр сэдлийг дүүрэх болтугай гэж Есүсийн нэрээр ялгах чадвар бас ялгах чадвар ухаан ойлгох чадвар Есүсийн нэрээр холбон залбирч байна. Амен. За эхний слайдаа гаргаад за бид нар бүхэл хүмүүс ялангуяа ухаарсан цагаас эхлээ энд байгаа залуучууд ч гэсэн өөртөө ямар нэг зүйлийг өөрчлөгдөх ёстой гэдгийг тодорхой хэмжээнд тодорхой нөхцөл байдалд мэддэг тийм үү. За би энэ зам байдлаа өөрчлөе. За би энэ хандлагаа өөрчлөе. Энэ одоо дадал зуршлаа буруу муу тий шаардлагагүй дадал зуршлуудаа өөрчлөе гэдэг олон зүйл дээр бид нар өөрчлөлт гаргах гэж бодож хүсэж тэмүүлж явдаг. За тэгвэл өөрчлөлт гэдэг зүйл юм дөрвөн үе шаттай байд юм байна. Хамтдаа харцгаая. За өөрчлөлтийн дөрвөн үндсэн үе шат гэж байгаа. За эхнийх нь үе шат болохоор эсэргүүцэх. За энэ юу гэхээр өөрчлөгдөх хүсэлгүй. Зарим тохиолдолд бид нар ч гэсэн өөрсдөө ч тэгжсэн байж магадгүй одоо санахгүй байгаа болохоос ч тий. Би энэ зүйл дээр ямар нэг тодорхой одоо кейс тодорхой зүйл ингээд одоо яригдахад хөндөгдөхөд тий. Би энэ зүйл дээр өөрчлөгдөх шаардлагагүй. Харин энэ хүн өөрчлөгдөх ёстой гэд хажуудах ч юм уу тий. Чийл энэ дээр өөрчлөгд. Би өөрчлөгдөх хэрэггүй гэд. Би өөрчлөгдөхийг хүсэхгүй байна. Над өөрчлөгдөх зүйл байхгүй гэж бүр тий зарим нь ярьдаг. Тэгээ энэ юу хэлж байгаа гэхээр өөрчлөгдөх одоо өөрчлөлтгийг бүр өөрчлөлтийг өөрийгөө өөрчлөх өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа тохиолдол гэсэн үг. За гэр бүл эхнэр нөхрүүд эцэг их үр хүүхдүүд тий хамт олон ажил ер нь бүхэл харилцаанд ихэвчлэн хүмүүс бид нар өөрийгөө өөрчлөнө гэж харахаас илүү хажууд байгаа хүн энэ хүнд энэ дээрээ өөрчлөх ёстой гэж харахтаа их мэрэгжлийн байдаг гинэ. Гинэ гэж угаасаа бид нар мэднэ тий. Тэгээ сая доор кофе уугаа сууж хахад бас 2 дугаар цуглаан дээр ингээд энэ үгийг хуваалцаад яг энэ үгийг хэлчихсэн аахгүй би. Та хажууд байгаа хүнийг л энэ миний нөхөр энэ миний эхнэр те энэ ээж аав маань нэг бол ээж аав нь хүүхдүүдээ те чи энэ дээрээ л өөрчлөх ёстой гэд ингэж байгаа бол уучлаарай та өөрийнхөө өөрчлөгдөх боломжийг алдаад байгаамаа. Тэгээ та энэ одоо яваа насандаа те энэ өдөө хүртэл наслахта чи энийг өөрчлөгдөх хэвээр чи энэ дээр өөрчлөгдөх хэвээр гэж хажуудах хүнээ хин нэг ингэснээр тэр хүн чи үнэхээр өөрчлөгдсөн юм уу? Өөрчлөгдөг байхгүй. Харин хизээ нөхцөл байдал өөрчлөгдөхээр би өөрчлөгдсөн үед гинт нөхцөл байдал өөрчлөгдчихдөг. Тэгэхээр энд өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа хүн гэдэг бол ямар хүн хамгийн дөрөнд байх хэрэг өөрөөсөө бусад хүнийг өөрчлөгдөх ёстой би надад өөрчлөгдөх зүйл байхгүй гэж бодож байгаа юм байхгүй. Гэтэл яг үнэндээ эсэргээрээ тэр хүнд үнэхээр өөрчлөгдөх зүйл байгаа учраас тэр хүн эсэргүүцдэг. Тэгээд сая 2 дугаар цуглаан дээр ингээ яг нэг хэлж яхад 2 3 хүн ингээ нэг нь ээж рүүгээ нэг нь дүү рүүгээ нөхөр рүүгээ тий чамд хэлж ийн гээ. Бүр би ингээ хараад ах чи хэлж байгаа байхгүй. Наад чи хэлээд нь штэ би. Битээ дэрэгдэх хүндээ чи энэ чамд хэлж ийн юм. Сонсож байгаа үед уг нь тий сараад биш би надад хэлээд байгаа байхгүй. Тэгтэл нөгөө гэр бүлийнхэн чи би энийгээ сайн мэддэг юм болохоор тий ингээд сонсож чад хүний өмнөөс тий энэ хүн нь өөрөө мэдж байгаа штэ. Харин би өөрийнхөө сонсох хэрэгтэй байхгүй тий. Надад энэ үг надад юу хэлж ийн биш. Тэрнээс би хажууд байгаа дэрэгдэх байгаа хүнийхээ өмнөөс эзний үгийг сонсоод тэр энэ чамд хэлж яг чамаг хэлж яг сонсож байгааз. Тэгээ энэ бол өөрчлөгдөх бүр тэр хүн өөрчлөгдөх боломжоо алдаад зогсохгүй тий. Өөрийгөө өөрчлөгдөх тэр процессыг эсэргүүцэж байгаа гэсэн. За энийг бүгдээр халцгаая. Амен. Одоо юу болсон бүх өөрийгөө л харъя. Амен. Өөрийгөө л харъя. Тэгэх юм бол бид нар өөрийгөө нөгөө сөргөө шүүж бухимдаж те одоо буруутгаж яллахаа байна. Бурхны хайрын дотор бурхантай хамт их юм бол тэгээд ирэхээр нөө өөрийгөө хайрлаад өөрийгөө ойлгоод бурхнаар хайрлагцснаа мэдсэн хүн хажуудах хүнийгээ бас ойлгож эхэлдэг хөөх. Тэгэхгүй бол өөрөө нэг инхийн цагаан тагтаа шиг л энэ л хүн байснараа миний амьдрал асуудалтай байна гэдэг бол уучлаараа 2 хүн байж байгаа л асуудал гарч байгаа шүү дээ. Гав ганцаараа хүн ганцаараа өөр дээр асуудал гарахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээ мэдээж үнэн байгаа те нөгөө улаан цай буруу байж болно. Гэхдээ тэр хүнийг өөрчлөх
хэрэг нь эрх нь надад өгдөг байхгүй. Тэр бурханд байгаа. Амен. Харин би тэр үнийг үнэхээр өөрийгөө өөрчлөгдөөсөө гэж хүсдэг шигээ тэр үнийгээ эрг сэтгэлээр энэ маань ингэж өөрчлөгдөөсөө тэр болохгүй байгаа зүйл дээр нь төвлөрөхөөс илүү ингэж өөрчлөгдвөл энэ ийм сайхан зүйлд хүрнэ гэдэг ийм сэтгэлээр тэр үний төлөө сайн нэг хүсчихсэн. Эрг сэтлэр ингээд тэр үний төлөө залбирч өгөр. Тэг хэлмээр бол ариун сүнээс асууж агаад яг ариун сүнсний хайр дотор үнэн дотор хэлэх юм бол яг байгаа ондог. Тэрнээс мэдээж нөгөө ингээд бие биендээ нэг ч хэлэхгүй таг дүлгээ чи надад хамаагүй би чамд хамаагүй гэсэн утгатай биш л дээ. Гэхдээ заримдаа хэлэх гэж байгаа бол өөрийгөө Библич хэлсэн чи өөрийгөө зогсож гин гэж бодож байгаа бол бүр ч илүү сэрэмжлээрээ тий. Хин нэгэн чи юм байна тийм байна гэж хэлж байгаа хүн ер нь сэрэмжлээрээ хэлж байгаа. Тэг өөрийгөө сэрэмжлээрээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ Библич хэлсэн баг. Тэг бид эхлээд өөрсдийгөө харчих юм бол бусдтай хэлэхдээ хайр дотор үнэ. Гэхдээ шүүлттэй биш. Тэр үнээс өөрчлөлтийг шаардаж биш те. Харин хайр дотор үнэ тэр хүнд эрх чөлөөг нь бурхан тэр хүнтэй ажиллаж байгаа гэдэг итгэлээр надтай ажиллаж байгаа юм чи намайг өөрчлөд байгаа юм чи энэ үнийг өөрчлөлт штэ гэдэг ийм итгэл найдвараар амен. Хэлэх биш. Эзэнд хэлээрээ амен. За ер нь эзэнд хэлсэн дээр үүдэн штэ. Захиалгыг эзэнд өгсөн амен. За өөрчлөлтийн дөрвөн үндсэн шатны нэгдүгээрх нь өөрчлөгдөх хүсэлгүй бүр энэ эсэргүүцэх. За хоёр дахь нь болохоор өөрчлөлтийг хүсэх гэнэ. За энэ юу гэсэн үг вэ? За хүн ингээ өөрийгөө бодоо. За би нэг ийм юм дээр өөрчлөгдөх хэрэгтэй юм шиг байна. За нэрэж бас өөрчлөгдөх юм шаардлагатай байх шүү гэж бодож байгаа. За тэгвэл энэ хүн өөрчлөгдсөн үү? Яг үйлдэл хийгээг байгаа тий? Үйлдэл хийгээг. Зүгээр хүсэж байгаа. За өөрчлөгдмөр байна. Өөрчлөгдөхийг хүсэж байна. За ер нь тийм хүлээн зөвшөөрж байна тий? За 3 дугаар төвшин нь болохоор өөрчлөлтөнд бэлдэх гэж. За энэ юу гэхээр за би одоо энэ зүйлийг өөрчлөхийн тулд за жишээлбэл те итгэгч хүмүүс за өнөөдөр ингээд хамгийн төгөөмөл жишээг яриа л да. Он гарахаар хүмүүс турын барыг болгол явчихдаг те. Тэгдэггүй. За итгэгч хүмүүс яадаг гэхээр за он гарахаар та нар тэгдэггүй ахaltaа над шиг хүн бол ингээд он гарахаар айгүй гой сүнслэг зориг тавьдаг би. Буруу биш л те. Тэгэл зааста 40 хоног библийг уншна. Зааста 21 хоног өөрийн залбирт явна. Зааста ядаж 3 хоног матг барьна гэж бодно. Толгойдоо бодоод бэлдэн, төлөвлөгөө гаргаж ийн гэсэн үг те. За тэгсэн ч гэсэн үйлдэл хийсэн үү бэ? Хийгээгүй те. Хийгээгүй. За тэгвэл өөрөөр хэлбэл бид нар хүсээд төлөвлөсөн ч гэсэн хараахан бодтой үйлдэл болоогүй л байна гэсэн. Өөрчлөлт явагдаагүй л байна гэсэн. За тэгвэл дараагийн шат нь болохоор дөрөв дэх шат нь болохоор яг нөгөө төлөвсөн төлөвөө одоо үйлдэл болгож эхэл. За үйлдэл болголоо. Шинэ оны 1 сарын 1 боллоо. За төлөвлөсөн те. Толинд харсан чи яагаад бид нар өөрчлөгдөх шаардлагатай гэж бодоод байгаа хэрэг толинд харсан чи айгу тарган те хувцсан багтгаа байцсан. Тэгээ муухай харагдаж гин те. Тэгээд шинэ жилээр гоё палажо өмсмөр байдаг болдгоо хүүхнүүд бол Монголд бол бүр те энэ ч бүр зориудаар шинэ жилийн өмнө 12 сар чи бүр турах төсөл явагддаг юм шиг л ш те. Тэгээд ядгүй. За тэгээ 1 сарын 1 боллоо шинэ жилээ давцсан байлаа ч гэсэн өргөжлүүлэн тэрийг хадгалмаар байна шүү дээ тий. Зааста явлаа. За магадгүй шинэ жилийнхаа үдшилэг хүртэл барьсан байж магадгүй. За тэгээ 1 явлаа, 2 явлаа, 3 явлаа, 4 явлаа. Тэгээ 5 дахаас нь эхлүүлээд өснө. За үүрийн залбиралд явъя гэж шийдсэн хүмүүс нь махан биеийн залхуурн тий. За Библийг уншъя гэж бодож исэн чинь байхгүй. Тэгээ би ер нь 26 оны эхэнд би 40 хоногт бүтэн Библийг уншъя гэж шийдвэ. Тэгээ яг энэ бэлдсэн би. Бэлдээд 40 хоногт ингээд би мэднэ л дээ өмнө нь уншиж ирсэн учраас ингээд 40 хоногт Библийн бүх л номны бүлийг нэмж агаал 40 хоногт хуваагаал. Тэгвэл би өмнө нь 40 хоногт бүтэн Библийг уншиж байхдаа гүйлгэж уншиж байсан. Одоо болохоор би өөр зорилго тавьж байгаа. Одоо би тухтаа ингэж төвлөрч уншнаа. Тэ? Ингээд. Тэг эхэлсэн юм гэн. Эхлээ явж исэн чинь нэг мэдсэн чинь Европ яваад тэгээд нэг мэдсэн чинь Солонгос яваад нэг мэдсэн чинь 2 сар гарч хүүши би 40 хоног эхэлж исэн. Гингууд цаанаас нөгөө те чи одоо ингээд явсан учраас инээ дээрээ. Тэгэл байхгүй. Тэгэл саарлтал алгуулсан доо. За тэгээ 3 сар цагаан сарын дараа матцэг барьна гэж төлөвлөл гэсэн чинь бодсоор энэтэй төлөвлөл ерөөсөө үйлдэггүй. За энэ яг тийм байдаг гэхээр нөө сахилгатай байхгүй. За бүр хийж эхэлсэн байлаа ч гэсэндээ те гүүгээд эхэллээ. Турнаа гэл одоо ингээд 100 хавар болохоор хүмүүс ч гэсэн учиргүй тэр үндэсний хөрөлн чинь зөв битүү хүнтэй байгаад байгаа байхгүй.
Тэгээ би ч гэсэндээ манай гэр сансарт байдаг байхад энэ ийшээгээ ингээд нүүхтэй би ингэж бодсон. Би сансарт гэр байхад үндэсний өрөөл алхаж очиад чухам магаа талхдаг байсан. Одоо яг хажууд манай гэр одоо очсон байхгүй юу? Одоо очиод 10 жил болж байна. Өдөр шөнөг бол баг үндэсний өрөөл яваадах юм баха. Тэгсэн чинь нэг ч явдаггүй. За тийм л байдаг юм байна те. За энэ бүх зүйл бид нар ингээд зөв зүйлийг зорддог. Гэхдээ сэтэл сөрөг байгаад байгаа учраас урт хугацаанд явдггүй юм байна л да. За одоо өнөөдөр миний хуваалцах зүйлүүд дандаа сэтгэл зүйч, клиник сэтгэл судлаач, эрдэмтдийн шинжилгээ ухааны тархийг судлаад, хүний зан төлөвийг, дадал зуршлыг судалгаагаар гарч ирсэн тодорхой тоо баримтууд, тодорхой тодорхойлтуудыг судалгааны үр дүн би хуваалцаж байгаа шүү. Тэгэд энэ бүгд нь дандаа Библи дээр хамгийн гайхалтай. Угаасаа Бурханаас л эхэлдэг зүйл байгаа л да. Амен. За тэгвэл хийж ихсэн зүйлээ эцсээ хүртлээд бид нар дуусгах чаддгүй гэвэл бараг 90% үгүй гинэ. Одоо шинэ он гараад ямар нэг зүйл зориул ингэхээр за 1-7 хоног явна 27 хоног дээр нь тэгэл 90% нь ерөөсөө шууд зогсдог гинэ. Тэр гүдэг, барьдаг, идж уудаг, тэр кето мото яасын ийс за сүнслэг гой зорилгоудын те мацаг барин залбирна, Библийн уншина стандараа үрийн залбиралдаа явна гэл. Та нэгдэгжсэн үү? Би ганцаараа тэгжсэн юм уу? Одоо 16-нд алаад өгнө гэж тэгэл фэйсбүүкээр явуулсан мэт. Тэгэл нэг мэдсэн чинь он гарцсан. Дахиад эргээ харсан чи юу ч хийгээгүй байж байгаа жишээ нэ тий. За энэ бүр ингээд нийгэм хүртэл энийг ингээд хошин шогоор ингээд гаргаад байгаа шүү дээ. Жил болгон их бүгдээр ингээд амар гой зориг тавьдаг. Усаараа зориг тавьж шүү дээ. Хошин залуу 90 өмгөө янз бүрийн зориг. Зарим нь ингээд ста оюу ухаанаа техникийн, зарим нь ста одоо ч бүр ингээд инфлюенсер яасан хийсэн мэдлэг мэдээлэл маш их болцсон тий. Тэгээ тэр болгоныг хэрэгжүүлж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ урт хугацаанд энэ доктортой байгаа юу гэдэг зүйл ярих юм бол ер нь 90% нь ерөөсөө байдаггүй байна л та. Тэгээ энэний шалтгаан гэж байгаа. За тэгвэл бид нэр ингээд амьдралдаа, зан чанартаа, итгэлийн амьдралын хэв маягт өөрчлөлт гаргая гэж хүсдэг. Хүсэхдээ бид нэр одоо 3 дахь слайдыг гаргаарай минь хөө. Хүсэхдээ яагаад өөрчлөгдөхийг хүсэж байгаа вэ гэдэг энэ сөрөг сэтлэр тавьчт юм бэ. За сөрөг сэтэл гэдэг нь юу юм бэ гэдгийг одоо эндээс харъя л да. Зорилго нь бол бүгд зөв. Одоо би ингэж жоохон жишээ авцсан байгаа байхгүй юу? Амьдрал минь жишээлбэл зорилго те. Амьдрал минь 2026 онд илүү дээр байх ёстой гэж шийдлээ. Гэхдээ энэ зорилго тавьж байгаагийн сэтэл нь юу юм гэсэн чинь хажууд нь байна. Нөхөр минь их мөнгө олж чаддгүй гинэ. Сөрөг сэтэл байхгүй. Энэ сэтэл намайг амьдрал минь энээс илүү дээр байх ёстой гэдэг зорилгоор удирдах байгаа. За үргэлжлэгийг та нар ойлгоно. Шинэ оны эхний өдрөөс турж эхэлнэ гэж. За та нар хамт хараад яваарай слайдаа. За. Тэгсэн чи яагаад та энэ шийдвэрийг гаргасан бэ гэсэн чи зарим нь хувцсандаа багтахгүй гэж байгаа тий. А зарим нь энэ дээр үгж энэ ингээ сонсохоор аюу гоо эерэг юм шиг сонсогдож байгаа байхгүй. Хүүхдүүдтэйгээ гүйж би тоглож чадахгүй 5 давхар руу гарахаар амсгаатаа байна. За дээрэс нь хувц маань тий багтахаа байлаа тий. Одоо таргалаад тахаар өвчнөө өөр болж дуслаа. Дандаа сөрөг сэтлүүд байгааз. Яагаад би турах гэж байгаа вэ гэдгийн сэтэл нь сөрөг. А зорилго нь бол зөв. Би турна гэдэг чинь гой зүйл шүү дээ, тий? Зөв зүйл. Мөн үү? Мөн үү манайхаа? Зөв буруу биш шүү дээ, тий? Зөв. Гэхдээ энийг хийж байгаа сэтэл нь өөр. Сөрөг. Өөрч биш, өөр сөрөг. За гурт нь илүү их хөдөлмөрлөж их орлоготой болёо гэж. Тэгээ яагаад та ингэж бодсон ингэ асуусан чинь таныг энэ зорилго тавихад ямар сэтэл хөдлөгсөн бэ гэсэн чинь цалин мөнгө мөн амьдралд минь хүрцэхгүй байна. Худлаа биш шүү дээ, үнэн шүү дээ, тий? Тэгээ энэ яхаар сөрөг болоод байгаа. Яа тэгэхээр миний хүсэхгүй байгаа зүйлийг би өөрийгөө урагш явуулах зорилгынхаа сэтэл болгочоор тэр нь сөрөг сэтэл болчихдөг юм байна. За цаашаа ойлгоно. За оюутан сурагчдад ингээд суралцж байгаа хүмүүст би хичээлдээ илүү их суралцъя. Зөв зорилго тий? Зөв шүү дээ. За тэгэнгუთ энэ зорилгыг тавихад таныг ямар сэтэл хөдлөсөн юм бэ гэсэн чи юу гэж байна? Би шалгалтандаа хангалттай сайн байж чадахгүй байна. Хангалттай сайн дүүн авч чадахгүй байна. Бас хүсэхгүй зүйл, сэтэл нь хүсэхгүй зүйл. За дараагийнх нь төвчээрд суралцъя гэж. Зөв шүү дээ тий? Одоо Галат 5:22-ыг бид нар бол ингэж хагсааж байгаа шүү дээ. Би хайрлж сурыг, төвчж сурыг, дөлгөөн байж сурыг тий? Бие хэн захирч сурыг. Энэ бүх зүйл чинь маш зөв зорилго. А тэгвэл энэ үр
жимсийг гаргая гэж байгаа сэтэл чинь юу вэ гэдэг дээр л анхаар. Тэр сэтэл чинь хүсэхгүй зүйл өөрөөр хэлбэл өгөөсгсөн сөрөг ийм сэтэл байх юм бол би тэхгүй байгаа учраас ингэхгүй байгаа учраас гэдэг хүсэхгүй зүйлээ хэлж байгаа бол тэр чинь сөрөг болж байгаа гэсэн. За одоо энэ те хичээлд илүү суралцъя гэсэн чинь шалгалтандаа тэнцэхгүй. За төвчээрд суралцъя. Би төвчээргүй учраас ер нь агүй олон юм дээр шантраад байна. Тэ? Төвчээргүй учраас би юм дуусгах чадахгүй. Төвчээргүй учраас би маш амархан одоо те бухимдаад байна ч юм уу. Бас сөрөг сэтэл. За илүү хөдөлмөрч байя гэж байна. Би 2026 онд санаачлахтаа бүтээлчтэй хөдөлмөрчтэй шаргуу байна. За ямар сэтэл таныг энэ зорилго тавихад хүргэсэн бэ гэсэн чинь юу гэж байна? Би ер нь жоохон залхуу бүтээлч биш, хөдөлгөөнгүй те. Хөлгөр одоо юу гэдэг өөр те. Санаачлахгүй. Би тийм байна. Тийм учраас би илүү хөдөлмөрч, илүү бүтээлч, илүү санаачлахтай байя. За би уур хэлэнгүү одоо маш амар тайван нэгэн болмоор байна. Тэгээ таныг энэ зорилго тавихад юу хүргээд байгаа юм? Ямар сэтэл таныг энэ зорилго тавихад хүргэсэн бэ гэсэн чинь би ер нь айгу хурдан уурлаад байна. Их хурдан ууртай байна. Түргэн ааштай байна те. Юм болгонд уурлаад байна. Гэхдээ энэ таны хүсдэг зүйл биш те. Таны хүсдэггүй зүйл аахгүй. Таны хүсэхгүй зүйл. Яг энэ хүсэхгүй зүйлээ өөрчлөгдөх зорилгынхоо сэтэл болгоод, шалтгаан болгоод, үндэс болгоод ахаар л энэ маань сөрөг сэтэл болоод байгаа. За би илүү өгөөмөр хүн болёо гэнэ. Яагаад та ингэж зорилго тавив? Юу ямар сэтэл таныг энэ зорилгыг тавихад хүргэсэн бэ гэсэн чи юу гэж байна? Би ер нь жоохон харамчлаа. Жоохон ер нь өөртөө л хурах гэдэг тийм те. Тэр шиг гоё өгөөмөр биш, энэ шиг ч гоё юм те өгөөмөр биш. Чи харамч байхыг чи хүсэхгүй байгаа шүү дээ тий. Хүсэхгүй зүйлээ өөрийгөө хөдөлгөх зорилго болгочоор л эн чинь сөрөг сэтэл болоод байгаа. За тэгвэл одоо яг зорилго нь яг адилхан. Зорилго хэвээрээ. Гэхдээ одоо сэтлээ эерэг болгож бүгдээрээ туршилт хий. Яг саяны зорилгоч чи хэвээрээ. За одоо тэгвэл тэр нөө амьдрал минь арай илүү байх ёстой гэдэг дээр ингээ тий нөхөр минь тий цалин мөнгө нь олж чадахгүй гэж одоо өөрийнхөө хүсдэггүй зүйлийг сэтэлжүүлж ирсэн бол одоо энийг өөрчилж байна. Юу гэж байна? Гэр бүлийнхээ санхүүгийн хүчтэй нөлөөлөгч байхыг хүсэж байна. Одоо хүсдэг зүйлээ сэтэл болгож байна. Амен. Тэгэхээр одоо та ингээд хүсдэг сайнаа биш хүсдэггүй буугаал хийгээд идэв штэ. Библич бас тгээ хэлдэг. Тэгвэл одоо бид нарыг бурхан юу гэж байна? Хүсдэг сайнаа сэтэл болгоод тэр хүсдэг сайн сэтлийнхаа дагуу зорилгоо тавиа гэж. Тэгэх юм бол энэнд ямар үр дүнтэй болохыг дараагийн слайдаар үзэн. За шинэ оны эхний өдрөөс турж эхэлнэ гинэ. Тэгээ өмнө нь өсөв би гүйж чадахгүй те хуц маань өмнөдөө багтахгүй учраас би тэгээ 5 давхрахаар амьсгаатаад байгаа учраас би хаамаа өвчнөө өр болоод байгаа учраас гэсэн те. Анда хүсэхгүй зүйлүүд байгаа сте энэ чинь. Хүсэхгүй зүйл. За тэгсэн чи одоо энэ эерэг сэтэл болгосон чи юу гэж байна? Би эрүүл уртудаан амьдрахыг юу гэж хүсэж байна. Хүсэж байна. Эерэг сэтэл. За одоо яг энэ хэсэгтэр цаанаасаа тэгсэн юм шиг байна. Бид нар бас яг энэ сургуулийн сууж хахад яг ийм дасгал хийлгэсэн байхгүй. Одоо би эхний 2 3 нь ингээд яг ард нь ингээд параллел яг хариултууд нь байгаа. Доошоо ингээд зарим нь урд хойно орцсон байгаа. За та нар олно шүү заяа. Энэ за хичээлдээ илүү их суралцъя гэдэг дээр аль хариулт нь эерэг сэтэл вэ? Аль нь яг энэ зорилго дээр эерэг сэтэл болж тохирч ин таарж ин. За хичээлдээ илүү их суралцъя гинэ. За та нар олороо. Энэ бол миний өсөлтийн шат. Тэрнээс те би шалгалтандаа сайн тэнцэхгүй олигтой дүн авахгүй байгаа учраас биш те. Хүсэхгүй зүйлээ биш. Хүсэж байгаа зүйлээ. Би хичээлдээ улам илүү шаргуу байх юм бол би яах нь өсөх болно. Улам хүчрэж хөгжих болно те чадварчих болно. Би ийм байхыг хүсэж байна. Амен. За төвчээр суралцъя гэдгийг эерэг сэтэл нь эндээс олороо. Чанга хэлээ 3. Би өдөр бүр төвчээрийн булчингаа алхамаар хөгжүүлнэ. Хүсдэг зүйл чинь шүү дээ тий.
Тэрнээс би ер нь айгу төвчээргүй сүлүүд айгу тийм ингээд айгу тийм байгаа юм байгаа гэд хүсдэггүй зүйлээ хэлээгүй. Харин би өдөр бүр төвчээрийн булчингаа хөгжүүлнэ. Төвчээрийн зан чанараа дасгалжуулнаа. Тэг би үнэхээр ариун сүнсний төвчээр гэдэг үр жимс надаас урахыг би хүсэж байна. Амен. За. За дараагийнх нь илүү хөдөлмөрч бай гэж байна. За энэ хаана? Энэ нь өгөөмөр хуваалцах гэхээр өгөөмөр байгааз. Илүү хөдөлмөрч гэхээр хаана байна? Өдөр бүр үн цэнтэй бүтээлч хөдөлмөрлөнө гэж. Зүгээр цагийг нөхцөөгөө цалингийн төлөө те толгойн ажиллахгүй хин нэгэнд хийж өгч байгаа юм шиг ийм санаачлахгүй ийм баяр хөөртэй биш те. Харин яг өдөр бүр үн цэнтэйгээр бүтээлч хөдөлмөрлөнө гэж. Эерэг сэтэл тийм ээ. Тэрнээс за би ер нь ажилдаа үйлчлэлдээ олон зүйл дээр сэтгэлгүй хандж гин. Би ер нь бүтээлч биш вэ? Би үлгэн салган явж гин. Би амжилт гарахгүй байх гэдэг хүсдэггүй зүйлээ сэтэлжүүлээгүй, сэтэл болгоогүй. Харин юу гэж би өдөр бүр үн цэнтэй бүтээлч хөдөлмөрлөө. Эерэг сэтэл. Амен. За би уургүй 50 байхыг сурья. За энэ хаанд бах. Юу гэнэ? Би өөрийнхөө хайртай хүмүүсийн амар амгалангийн хамгаалагч нь байх болно. Бүр юу 50 байгаа зогсохгүй те. Би амар 50 байх юм бол гэр бүлийнхээ амар 50-ыг хамгаалагч болно гэж. Ямар гоё эерэг сэтэл вэ те. Тийм үү? За дараагийнх нь би өгөөмөр хүн болёо гинэ. Өмнө нь юу лээ би ер нь жоохон харамл да. Ер нь дургу жоохон татганаад идэх ингээл өөрийгөө хүсдэггүй зүйлийг сэтэлжүүлсэн байсан шүү дээ те. Тэгэл өгөөмөр болох чинь гэр буруу салгоо өөх гэлж байгаа юм шиг те. Тэгсэн чинь энэ дээр юу гэж байна? Бусдад туслах, хуваалцах сэтгэлээр дамжуулан өөрийнхөө амьдралыг илүү баяр хөөртэй болгоно. Амен. За ажиллаж байгаа үстэй. Өөр ингээ эерэг сэтлэр зориг чинь эерэг сэтэлтэй байх боломжтой байгаа үстэй. Боломжтой байгаа байхгүй. Тэгэхгүй заавал хүсэхгүй юм сөрөг юм. Би үнэхээр энэ дээр ста маш олон удаа бурханы өмнө залбирсан. Үнэхээр дотроо бол яг хашгирсан байхгүй. Бурхан би яагаад заавал болохгүй бүтэхгүй гэж юмыг хэлээд тэр болохгүй бүтэхгүй юм намайг нэг ямар нэг зүйл хийхэд хүрээд байгаа юм бэ. Би нөө энэ эерэг сөрөг сэтэл мэдл гэж хэлж мэдэхгүйсэн л да. Зүгээр л нэг болохгүй бүтэхгүй дандаа нэг үгүй төсгөл нь дандаа тэхгүй гэдэг ийм холбоос байгаад яагаад би ингэж хиймээргүй байна гэд тодорхойлж мэдэхгүй. Тэгтэл бурхнаас бүр хашгирсан байхгүй эзэн. Яагтвэл энэ зүйл намайг бүр залхаацсан. Залхаагаад би бүр ядраад, цуцаад, бүр залхаад сүүлдээ бурхны үгийг хүртэл яг ийм нөгөө яг энэ сөрөг сэтлэр ингээ хүлээж аваа. Бурхны үг хүртэл надад айгүй хатуу санагдаад бурхан минь намайг нэг урамшуулдаг гоё те игээд зоригжуулах, баяр хөөртэй хийх тийм ингээд байдалд хүргэх сонсмоор байна, аммаар байна. Би Библийг тэгж уншмаар байна гэдэг. Ингээ би бүр ингэж хашгирсан байхгүй эзнээс. Тэгээ энийг бас удаан болсон. Тэгэд би ингээд өөрийнхөө оюун бодлыг ингээд дасгалжуулаад за би энэ зэлийг яаж ингээд эргээр гоё хэлэх үү гэд бодохоор эхэндээ бүр толгойд юм орж ирдгүйс. Нөгөө дандаа сөргөөр бодсоороо сурцсан. Дадал зуршлуулсан. Тэрийг өөрчлөх маш хэцүү байсан. Тэгээ би нэг гэрчлэлээр хойно манай офис байхад манаас хойно замын хойно байхад бид нар Магдалины багийнхан бүх залуучууд штэ. Тэгээд нөө цагтаа ирэхгүй бэлтгэл уулзалтан дээр. Тэгээд би бэлтгэл уулзалтаа ингээд цаг болоод эхлэш би тэр хүмүүсийг хүлээхгүй. Тэгээ эхэлсэн байхад ингээд цуураал орж ирэхээ би нэг бол ярьжсэн эхэлсэн магтаал залбирал хуваалцажсэн зүйлээ тас зогсоогоод та нар яс чи яагаад ирээгүй. Яагаад өчтөрөөр хэдэн цаг ингээд 80 юм ярина. За тэгэн гут би зүгээр гоё хэлэхгүй штэ. Олон дахин хэлүүлсэн үнтэй чи бас ууралж хэлнэ. Тэ? Загинч хэлнэ. За тэгэн гут тэгчээд ингээд ирэхээр нөгөө уур амьсгал байхгүй болчихсон. Тэгээд нөгөө тэр аримс нь хийжсэн зүйл тасарч. За тэгэн гут за ингэх болиё гэл гүрийгэл тэр хоцорч орж ирлээ гэл тэгэхээр нөгөө цагтаа ирсэн хүмүүсийг тэр цагтаа ирээгүй хүмүүстэй харьцуулахар чинь тэр хүмүүсийг ингээд юу ч хэлэхгүй яах вэ гэж цагтаа ирсэн хүмүүс нь хохироод байгаа юм шиг. Ингээд бүр яах учраа олохгүй. Тэгээд нэг өдөр би бурхан минь та надад нэг ийм гоё арга өгөөч. Энэ цугласан цагтаа ирсэн хүмүүсийн уур амьсгал өөрчлөгдөхгүй баяр хөөртөө бас өдөртөгчийн хувьд тэдэнд шаардлага тавьж байгаа. Миний хувьд уур амьсгал өөрчлөгдөхгүй баяр хөөртөө сэтгэл санаа шаналхгүй уурал бухимдахгүй тий тэднийг загинж магинж сонирн болохгүй. Тэгээ хоёрдугаарт хоцорсон хүмүүс ч гэсэндээ загинуулж магнуулаад айж майгаал тий дарамтанд ороод ингэхгүй. А тэгтээ яг цагаа барьдаг.
яг энэ хариуцлага тооцогддог. Бүгдээрээ бүгд баяр хөөртэйгээр яг энэ хэрэгждэг ийм аргыг надад зааж өгөөч гэж би бүр ариунснаас бүр хийд өөрийнхөө төсөөлж байгаагаар ингээд тайлбарлаад залбирсан байхгүй тунгаа босоор унтаад байна. Тэгсэн чинь ариунс надад юу гэж хэлсэн гэж нөгөө манай амьд үгийн магтаалын багийн ахлагч надад ингэж хэлж байгаа хгүй. Бид нар бас энэ хоцордгийг за одоо сэрсэн баг. Бид нар бас энэ хоцордгийг ингэж хийсэн гэдэг амьд үгийн магтаалын багийн удирдагч ингэж хэлж байгаа хгүй. Бид нар хоцорсон хүмүүсийгээ та нар багийнхандаа шоколад авч өг гэдэг. Тэгэхээр наад чи манад ажиллахгүй. Манай хүүхдүүд чинь нөгөө сургуулийн хүүхдүүд юм чи мөнгө байхгүй шүү дээ. Ээж аваасаа арай гэж 500-аас аваа явж байгаа. Тэдний магтаалын бол ингээд том хүүхдүүд. Ингээд ажил хийдэг хүүхдүүдээс шоколад авахд асуудалгүй юм байл. Тэгээд би энэ ажиллахгүй за надад арга өгөөч гэсэн чи яг хоцорсон хүмүүс ингээд чуулганы тэр одоо яг би нэг шиг тийм зайтай өрөө байсан байхгүй. Цэвэрлдэг. Уулзалтын дараа магтаалын уулзалт бэлтгэлийн дараа цэвэрлэгээ гэдэг тийм аргыг хэлж өглөө. Тэгээ би магтаалхнаа бүгдийн суулгаж байгаа хэлсэн. За бүгдөө тохирё. За 1 минут хоцорлоо цэвэрлэгээ. За цэвэрлэгээ хийхдээ тэгээд өөрөө цэвэрлэгээ хийх та өөрөө сонгож байгаа шүү дээ. Бид нар хүчээр хийлгээгүй. Та цэвэрлэгээ хийхгүйгүй л цагтаа ир. Цэвэрлэгээ хиймээргүй байгаа цагтаа ир. Цэвэрлэгээ хий гэж бол бид нар амин баярлаа гэд магтаалхаа хоцорсон хүмүүс эзний өргөг цэвэрлж өгсөнд баярлаа гэд хороор ингээ алгаа ташаад баярлаад ингэдэг. Бүр тийм тохироо байсан. Тэгэд бүгд баярлс. Тэгэд хоцорч ичээ цэвэрлэгээгээ хийгэрэй гэдгийг бити хэлүүрээ. Хэлүүл сануулсан ч гэсэн гомдлол, гоншигнол, зүхтаал, нуугдаал тий аргацаагаад ингэж навшроо гэд ингээд тохирсон. Тэгээд тохирсон чинь гайхалтай ажилласан. Тэгэд тэрнээс хойш ингээд хоцорсон хүмүүс нь айж сандарч дарамтлагдах би ингээд бүх тэр байхгүй тэр сөрөг зүйлүүд байхгүй болсон. Тэгээ гайхалтай нь бүгд бүр 10 минутын өмнө так гэж судаг гэсэн магтаал юм байна. Тэгээ эерэг сэтлэр бид нар те эерэг сэтлэр амин тэгээд бидэнд өөрчлөлт ирж болж байгааз харин би үргэлж ингээд чи яагаад дотород байгаа чи хоцорч болохгүй ш тэгэл ингээд байнга нөгөө хүсэхгүй хийж болохгүй гэсэн зүйлээр төвлөрөөд байсан бол ер нь төвлөрөөд гэж хэдэн жил тэгж явсан л та тэгээд ерөөсөө ажиллахгүйсэн байхгүй. Тэгээ би өөрөө ядраад бүр залхаад байнга нэг юм тод шиг давтаад байгаа чи ядаргаатай ш те тэгээд эзнес гуйсан чинь тийм гоё арга. Тэгээ бүр баяртайгаар цэвэрлдэг бүр те. Зарим хүмүүс нөр хоцордог нэртэй те баяртайгаар бүр угаасаа бүр нэг те хагас өдөр болгон эзний өрөөг цэвэрлдэг хуваартай үйлчлэлтэй юм шигээрээ амар баяртайгаар цэвэрлдэг ус. Амен. Тэгээд тэд яасан. Тэгээ мэдээж эзний өрөөг цэвэрлэхийн шийтгэл биш л те. Гэхдээ махан бид яалтчгүй энэ зааж өгч байгаа байхгүй. Яалтчгүй сахилгаатыг сургаж байгаа. Амен. За тэгвэл энэ эерэг сэдэл, сөрөг сэдэл гэдэг чинь ийм одоо үр дагавартай байх нэ. За энийг хамтдаа унши дараагийн слайдыг. Үүнийг одоо сөрөг сэдэл гэж юу вэ гэхээр намайг урагш хөдөлгөж хамтдаа чанга унши 3 намайг урагш хөдөлгөж буй зүйл маань миний хүсэхгүй байгаа зүйлээс үүдэлтэй бол тэр сөрөг сэдэл. Ойлгосноо би энийг сая ингээд тэр жишээ болгон дээр хэлсэн те. За тэгвэл мэдээж за дараагийн слайдыг харъя. Сөрөг сэдэл нь юу гэж юм хамтдаа унши дараагийн слайд. Сөрөг сэдэл бол сайн талтай. Сайн тал бий. Ямар сайн тал гэхээр сөрөг сэдэл биднийг өөрчлөгдөж гэдэг тэр гараан дээр авчирдаг. Өөрчлөлтийг эхлүүлдэг хөхгүй. Гэхдээ барайнд оруулж чаддаггүй. Дуусгах чаддаггүй гэсэн. Тэр өөрчлөлтийг бүр дуусгаад дадал зуршил болоод миний амьдралын хэв маяг болгоод амжилтанд хүрч чаддаггүй гэсэн. Бараг л 90% энд хэлж байгаад гэвч гэж байгаас таныг барайны шугамыг давхад бараг л хизээч тусалж чадахгүй сөрөг сэдэл. За. Дараагийнх нь тэгвэл эерэг сэдэл нь таныг барайны шугамыг давах хүчтэй болгодог төдийгүй энэ өөрчлөлтөд урт хугацаанд хадгалах та техникээ сурчих юм бол тэр өөрчлөлт бүр ингээд насны чи юм болно гэсэн. Амен. За. Одоо тэгвэл биднээс нэг асуулт гарч ийн энэ асуулт. За одоо та өөрөөсөө би юу хүсэж байна вэ? Та амьдралынхаа аль талбар дээр өөрчлөлтийг хүсэж байна? Тэр хүсэж байгаа зорилго чинь те таны сэтэл байж чадж гин үү? Сэтлээ яг энэ хүсэж байгаа зүйлээ болгож чадж гин үү гэсэн үг тийм ээ? За эндээс бид нэг асуудал нөхцөл байдалд ингээд бид нэг бол зутдаг те. Эсвэл
би дургу зүйлээ өөрчлөмөр байна гэж нөгөө хүсэхгүй зүйлээ хэлж байгаа. Ингэж бодохын оронд энэ бол миний тууштай тэмүүлэх сэтэл зориг гэж хэлж чадхуйц ирээдүйн алсын харааг би болгороо гэж. Амен. Тэгээ энэ бидний оюун бодол санааг хүсэж байгаа зүйлээрээ өөрийгөө сэдэлжүүл. Тэрнээс нөгөө мотивац гэж ярьж байгаа шүү дээ англиар. Хүсэж байгаа зүйлээр. Тэгээс хүсэхгүй зүйлээрээ бити мотивац аав гэсэн. Хүсэхгүй зүйл чинь биднийг хол явуулахгүй. Хүсэхгүй зүйл сөрөг сэтэл учраас гараанаас гаргадаг ч гэсэн барайнд оруулахгүй гэсэн. Барайны шумыг давуулахгүй. Тийм учраас олон хүмүүс өөрчлөлтийг эхэлдэг сөрөг сэтлэр бид нар ч гэсэндээ тий би ч гэсэн. Одоо би хамгийн сүүлд гэхтээ яхад за би ер нь жоохон тий сүүлүүд бурхантай библи олон юм ойрт гоё ингээ холдоод байна тий гэд өөрийгөө хүсэхгүй зүйлүүдийг өөрөөсөө хасан учраас би ихсэн байхгүй. Тэгсэн ясна сөрөг сэтэл байгаа учраас тэгээд гэд алга болчихсон. Харин би эерэг сэтэл байгаа тий тэр өөрчлөлтөд хадгалах техник мэдэж явж исэн бол удаан хугацаанд бид өөрчлөгдөх байсан баха. Амен. За дараагийн слайд. Хамгийн чухал өөрчлөлтийн үе шат бол өөрчлөлтөө удаан хугацаанд тогтвортой хадгалах. Хамгийн чухал нь өөрчлөлтөө хадгалах. Тийм биз дээ. Бид нар өөрчлөлтийг хүсэж болно. Өөрчлөлт нь бэлдээд өөрийгөө бүрэн тоноглож болно. Амен. Одоо залбиралд явах гэж байгаа л цаг магаа сэрвэлэг дээр тавиал те. За өшөө юу гэдэг барилга байшин барих гэж байгаа бол барилгынхаа хувцсыг аваад бүх тоног төхөөрөмж баг зэвсгээ аваад за хөгжим сурах гэж байгаа юм бол ерөөсө гитар аваад тий бүх юм хэрэгцээтэй бүх л одоо пик мекста сургалтын ном багш юу бүх юм олсон ч гэсэн үйлдэж эхлэхгүй бол тэр чи яг өөрчлөгчлөө гэсэн үг биш тий тэгсэн ч гэсэн за эхэллээ өөрчлөлтөө эхлээд явж байлаа тэгээд дундаас нь хаяад аваад бид нар энэ хэсэгтэр өөрчлөлтөө хадгалах гэдэг хэсэг дээр ойлголтыг авах байна л гэсэн. За бидний өөрчлөлт хадгалахад 3 одоо энэ талбар дээр бодтой одоо харагдсан байна л. Сэтгэл, эмоц гэсэн үг те сэтгэл хөдлөл. Сайн сайхныг мэдрэх. Бидний бодолд болохоор энэ зүйл хиний ачаар би болсон ба гэдэг тэр тусламжийг яг мэдчихэдэг санаж ухамсарлаж идэг гэсэн үг. 3 дугаарт энийг үйлдэл болгохдоо талархалтайгаар үйлдэл болгодог. За энийг цааш ингээ уншихаараа явахаараа ойлгоно байна. За тэгвэл одоо өөрчлөлтийг урт хугацаанд урт удаан тогтвортой хадгалахын тулд мөн тэр өөрчлөгдсөн зүйлээ өөртөө бүр дадал зуршил болгохын тулд юу хэрэгтэй вэ гэхээр Ром 12-ийн 20 дугаар эшлэл. Хамт уншия 3. Энэ үеийн явдалд дараагийн эшлэгээр энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөн гэж байна. Шинчилж өөрчлөгдөн гэж байгаа. Өөрчлөгдөн гэдэг үгийн өмнө ямар үг вэ? Оюун санаагаа шинчилж гэж. Тэгвэл яа гэнэ? Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таньнаа гэж. За энэ нь юу гэсэн гэхээр таны сэтгэлгээ шинжлэх хэрэгтэй гэсэн үг. Майнд. Бид нар нөгөө зорилгоо одоо бид нар шинжлэгдэж эхэлж шүү дээ. Одоо таны тархин дотор шуурга болж байгаа л да. За энэ миний одоо өөрчлөх гээд ахиц дэвшил гарах гээд ажиллаад байгаа зүйл нэрээ би яагаад энийг өөрчлөх хэрэгтэй гэж бодоод эхэлсэн бilé? Энэ эхэлсэн сэтлэм нь сөрөг юм болов уу, эерэг юм болов уу? Би яаж эерэг сөрөгийг ялгах вэ гэдэг одоо таны тархин дотор бөөн тархины шуурга болж байгаа. Яг л би өөрөө энийг тэгж шуурсан бохгүй юу? Тэгээ та нар ч гэсэн тэгж байгаа. Зарим нь өдөв буруугаач ялахгүй байгаа тий. Үгүй яалтчгүй зөвл зүйлстэй тэгтлээ. Ягаад энэ ингээ те надад сөрөг сэтэл болоод байгаа юм бол. Сайн бодороо толгойч шуурна шүү. За. Хоёрт нь болохоор таны бодол санаа бас зүрх сэтгэлийг чи итгэл үнэмшил өөрчлөгдөх хэрэгтэй. Бурханд итгэлийн тухай ярьж байгаа байхгүй. Амен. За энэ нь өөрөөр хэлбэл юу гэхээр таны бодол сэтгэл хөдлөлөөр цэнэглэгдээд тэгээ яана гэж гинүү. Эерэг сэтэл рүү шилжнэ гэсэн үг. За цаашаа явъя. Явж ил ойлгоно та нар зарим нь ойлгохгүй л байгаа. За ойлгохгүй гэж ойлгохгүй шүү дээ. Би өөр ингэ сөрөг сэтэл өгөөд байна тий. Ойлгоно. Амен. За.
Энэ мэтлэн бид нар анзаарах хэрэгтэй те. Би ямар нэг зүйл сөрөг сэтэл өгөөд энэ үү, эерэг сэтэл өгөөд энэ ойлгохгүй л гэвэл ойлгохгүй л байгаад шүү дээ. Тэ? Ингээ бид нар ийм зуршил болцсон байгаа. Гэтэ одоо Есүсийн нэрээр халж байна. Амен. За. Надад тохиолдож буйг би хянах боломжгүй ч дараагийн миний дотоод сэтгэлд юу өрнөхийг яана гинэ үү? Хянаж чадна гэж. Бидний амьдралд болж байгаа нөхцөл байдал, үйл явдал, харилцаа, асуудал тунд бид нар гадна болж байгаа ялангуяа сөрөг зүйлийг бид нар хянаж чадахгүй ч гэсэн. Харин энэ бүгдээс үүдээд миний дотор юу болохыг би эзний надтай хамт байгаа ариун сүнсээр дамжуулаад би хянаж чадна. Амен. Тэгээ эзэн надад юу ч гэсэн тэр миний дотор багш түүгээр дамжуулан би бүгдийг хийж чадна гэсэн. Ариун сүнс надад бүгдэд тусалж чадна, бүгдийг зааж чадна. Тийм болохоор би хянаж чадна гэсэн. Амен. За бидний өөрчлөлтийг урт хугацаанд байлгах зүйл юу гэхээр талархал. За хамтдаа хэлье. Талархал. Талархал. За дараагийн слайдыг гаргаарай. За энэ дээр юу гэж хамтдаа уншъя. Бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн гэж. За энэ ишлийг бид нар цээжээрээ мэднэ баг. Гэхдээ Бурхан Библиэлд олон зүйлийг бид нэр ингээд тайлбар хэлэхгүй гэж зүгээр талархаараа санаа битгий зоороо гэд ингээд хэлсэн мэт. Гэтэ энийг бид нар яагаад гэдэг асуултыг тавиад идэг. Гэтэл Библиэлд яагаад гэдэг асуулт нь үнэндээ Бурханы бидэнд хий гэж байгаа зүйл шүү заяа. Яагаад гэдэг асуултыг тавих юм бол бид нар юу н бодром гүйлтгэд хүрэх гээд идэг. Тийм учраас бид нар зүгээр Бурхан энийг хэлж байгаа нь Бурхан гэж бодоод шууд хийх юм бол найдвартай шүү дээ. Бурхан хизээч биднийг сүлд нь хэрэггүй үгэнд нь орч те. Хэрэггүй энэ үгэнд нь үнэмшч гэж хэлэх байдал хизээч оруулахгүй байхгүй. Эзэн үргэлж үгээ баталдаг. Библи хэлсэн. Бурханы үг шалгагдсан юм а гэж байгаа. Амен. Тийм учраас эзний үгийг бид нар уг нь шууд дагчвал үнэхээр ерөөлтэй. Гэхдээ ихэнхдээ бид нар тэр үгтэй барилдаад идэх. Тэг яагаад ингэдэ тэгвэл энэ үгээ тэгвэл ингэнгүүл тэг гэл те тал бүрээс нь янз бүрээр үзээд идэх. Тэг энэ бүх зүйл таларх гэдэг нь одоо энэ шинжлэх ухааны сэтгэл зүй гэлэнийг юу ингээд судалсан юм бэ? Тархийг судлаад яагаад энэ талархал нь биднэрт ямар одоо бенефиттэй, ашиг шимтэй энэ талархлын ард байгаа нууц нь хүч нь юу юм бэ гэдгийг бүр энэ сэтгэл судлал клиник эрдэмтэд судлаад судалгаагаар тархийг судлаад гаргаад ирсэн юм байна. Тэгээ энийг бүгдээрээ харъя. За энэ тархины систем гэдгийг гаргачих юм да. За энд нэг RAS гэсэн юм багаз. За энэ нь болохоор англи үгийн товчлол байгаа. Ямар үг гэхээр ретикуляр идэвхжүүлэгч систем гинэ. За хамтдаа хэлчихье яах вэ те залуу хүмүүс нь. Ретикуляр идэвхжүүлэгч систем. За энэ тархинд тийм юм байдаг гинэ. Яг энэ идэвхжүүлдэг юм систем ажилладаг гинэ. Бурхан биднийг тэгээ бүтээсэн гэж. За тэгсэн чи энэ нь ямар үед ажилладаг вэ гэхээр за яг энэ гарчгийн доорх өгүүлбэрийг уншчихъя. Талархаж чаддаг хүмүүс амьдралдаа олон сайхан зүйлсийг татдаг хандлагатай байдаг гэж. Татдаг, соронцдог, намайг дагдаг, дууддаг гэсэн үг те. Надаар дуудагдана гэсэн үг байхгүй. Үүнд тархины энэ нөгөө систем маш чухал үүрэг гүйцэтгэдэг гинэ. Маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За энийг бүгдээрээ эерэг сөрөг зүйлдер холбож тайлбарлая. За сөрөг зүйлдер гомдолдог, гоншихдаг гэдэг энэ сөрөг зүйлдер бүгдээр авч үзье. Энэ тархины систем, энэ идэвхжүүлэгч энэ систем. За хэрв та үргэлж болохгүй бүтэхгүйг бодоод л байх юм бол энэ системд чинь миний тархин дотор байгаа энэ систем миний тархинд юу гэж хэлдэг вэ гэхээр миний амьдралд энэ болохгүй бүтэхгүй гэсэн энэ муу зүйлс их чухал юм байна гэдэг тушаалыг өгчдөг гинэ. Ойлгож байна уу? Би үргэлж болохгүй бүтэхгүй нэг бол нүдэрээ те дандаа алан хятан муухай хар бараан кино сонсох, үзэх, харах, чихээрээ сонсох. Тэгэд энэ тархиараа те аливаа асуудал нөхцөл байдал үйл явдал процессыг ингээд харахтаа дандаа болохгүй сүргийг ингээд олж хараад хилээд идэг. Ингээд байх юм бол нөгөө энэ тархи чинь тэр систем юу гэж тархинд хэлдэг гэхээр за энэ толгооны эзэн те энэ ганаад гэх юм уу те ийм төрлийн зүйл маш чухал юм байна шүү гэж хэлцдэг гинэ. Тэгээ тархи чинь нөгөө сайн маяг ялгахгүй гэж байгаа шүү дээ.
гэлцдэг. Тэгэнгүүт нөгөө систем нь яаж ажилладаг вэ гэхээр яг энэ төрлийн юмнуудыг бүрдүүлж, цуглуулж эхэлнэ. Ингээд хоримтлуулж эхэлнэ. Тэр зүйлийг өөртөө татаж эхэлнэ, дуудаж эхэлнэ. Тэрийг соронцдож эхэлнэ. Ойлгож байна уу? Тэгээд нөгөө хүн тэр чигээр хар. Нөгөө Японы эрдэмтний хийсэн судалгаа яг адилхан байгаа шүү. Нөгөө Будата усыг тэгээд сарын турштай нэгэнд нь хараад хэлээл хар бараа юм. Байнга хар бараа мессеж өгöd ин гэсэн үг шүү дээ. Үдэж тэр хөргийн аяган дотор байгаа Будда ярьдаг байсан бол тэр өдөр шөнөгүй ингээд хараад мараал илүү муухай юм сонсож байгаа байхгүй. Тэгээ хүний биеийн 70% нь ус гэж байгаа шүү дээ. Тэгээ яасан. Сарын дараа харсан чи бүр ноороод өтгөрөөд өмхирээд бүр харлаад амар муухайцсан. Тэгээ энийг шинжлэх ухаан бүр батлаад байгаа байхгүй. Бүр баталсан. Тэгээ тийм систем ажилтдаг гинэ. За тэгвэл талархал буюу эерэг хандлагаар тэгвэл энэ системийг яаж ажиллуулах вэ? Талархлаар ажиллуулъя гэж бодъё. За энийг харъя бүдэр. Өдөр бүр бид нөгөө одоо энэ 5 талархах зүйл гэдгийг би дараа нь тайлбарлана заяа. 5 талархал гээчих. Өдөр бүр 5 талархах зүйлээ хайж заяа. Тэрийг олж бичиж талархах юм бол нөгөө систем чи миний тархинд ингэж хэлнэ гинэ. За энэ хүнд сайн сайхан зүйлс хамгийн чухал юм байна гэдэг тушаалах чинь гэж. Амен. За тэгэнгүүт нөгөө ийм тохиргоог миний тархинд хийгээд өгчөж байгаа. Тэгэнгүүт яах вэ гэхээр үр дүнд нь жижиг ч гэсэн эерэг зүйлсийг хаа сайгүй хаанаас ч хамаагүй юунаас ч хамахгүй жоохон ч гэсэн эерэг зүйлийг байнга олж хардаг болно тэр хүн. Тэр хүний ерөөсөө оюун бодол зүрх нүд харц дандаа юмны эергийг, сайныг, давуу талыг талархууштай зүйлийг нь олж харна гэсэн. Магтууштай зүйлийг нь олж харна. Бүр бүх зүйл эсэргээрээ эргэжсэн ч тэр хүнд дор хаяад 1 2 сайн зүйл байна л гэсэн. Нөгөө тархин одоо тэгж нөгөө хэлбэрчж байгаа шүү дээ. Тэгээ юу ч жишээлбэл одоо нөгөө энэ нэг юм жишээ тавьсан байгаа юм л да. Одоо би ч гэсэн яг тэгж энэ над дээр болсон. Би яг нөгөө одоо өнгөрсөн жил оны өмнөх нь ингээд хүүдээ машин авсан баггүй юу? Тэгсэн чинь би угаасаа машиныг мэддэггүй жижиг бол тэ нөгөө суудлын машин том бол джип гэж ойлгодог байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь яг нөгөө өөрөө машин авсан чинь ингээд машиныг хараад ингээд энэ манайд адилхан машин байна. Тэр вэ гэд ингээд би нөгөө машин авангуудаа яг тэр төрлийн юмыг би миний тарих өөр ирэхгүй ингээд олж хараад байхгүй нүд нэгтцсэн. Яг үүнтэй адилхан. Би юмны сайныг талархууштай, магтууштай, хүндэтгэлтэй үнэн ариуныг нь юм болгоноос жижиг зүйлээс ч гэсэн олж харахыг хичээгээд олж хараад ах юм бол би байнга тийм харна гэсэн үг байхгүй. Өөр ирэхгүй автоматар бүх харилцаа, бүх л асуудал нөхцөл үйл явдлаа дандаа давуу талыг олж харах тийм зуршилтай болно гэсэн үг. Амен. Тэгээд ирэхээр хүнээр ярих юм бол энэ нөгөө итгэжүүлдэг систем нь таргална гэсэн үг. Маш хүчтэй болоод итгэвчээд бэгчнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яах юм? Нөгөө сайн сайхан чинь намааг дагнаа гэж сая бид нар дуулсан да. Намааг дагнаа. Амен. Тэг би дууднаа. Тэр бүр надад дуудагдаа би араас нь биш, миний араас явна гэсэн. Амен. Тэг энэ нь талархалтай зүрхнээс ирж байгаа. Тэг ингэснээр хүний нөгөө сэтгэл санаа байнгын өөдрөг, байнгын юу таата болж эхэлнэ гэж. За одоо тэгэхээр энэ систем дээр доор нэг тодорхойлтыг томруулах боломж байна уу? Энэ систем нь таны юунд анхаарлаа хандуулж, юуг чухал гэж үзэж байгааг тань дагаж ажилдаг гинэ. Дагаж ажилдаг. Тэгэхээр та ингээд дандаа болохгүй бүтэхгүй сөрөг өмдөө. Зэн тийм хүмүүс яг бид нар би ч гэсэн тийм сөрөг дээр тавьдаг үе зөндөө байдаг. Гэтэ би зарим нэг хүмүүсийн ингээд хизээч хаанаас яаж гарч ирдэг юм болоо гэж бодмоор сөрөг юмыг сонсоор заримд гэдгэлтэй. Бүх хүн ингээд за бүх хүн биш юм аа. Ингээд бүх зүйл нь үнэхээр сайн дээр нь, гой дээр нь ингээд давуу тал дээр нь баярлаад талхаа яж хат ингээд сөрөг хүмүүс бүр яаж ижигээр л нэг сөрөг юм харцсан байдаг те болохгүйг нь. Тэгээ би ч гэсэн өөрөөсөө аяг олон тоо тийм харах гэдэг харагдаад тэгээ хичээдэг би үгүй давуу дээр нь тохирогоогоо те энэ системээ сайн тал дээр нь итгэвчүүлээ. Яг бол тэр нь тэгээд би тэр хэмжээгээр сөргийг л өөртөө хуримтлуулаад, цуглуулаад, дуудаал те дагуулад байгаа хөө. Харин эсэргээрээ би яг сайн талыг дагуулах юм бол энэ нь үргэлж надтай хамтаа болно. Тэгээ энэ талаар Библи хэлсэн Филиппо 4:6, 7, 8. Тэ. Бүр яг энийг батлаа хэлсэн. Тэгээ бурхны бүтээсэн зүйлийг л хүн амьд нөгөө энэ эрдэнэт нь те судлаачид ингээд олж нээж илрүүлээд байгаа хөө. Тэгээ энэ илрүүлж байгаа суу алдар гэж хэлсэн баг шүү дээ те Библиэлд. Бурхан аль хэдийн
бидний тархийг ингэж зүгээр нэг хідэн мах ингэж холбоо тавиаг байхгүй. Энэ дотор байгаа судал болгон, судас болгон, тэр зам болгон, мэдрэлийн тэр холбоос болгон ингээд яаж ажилдаг гинвэ бүр зүгээр л итгэе те. Зүгээр л итгэл дагж заавал бид нар яагаад гэдэг учрыг ойлгохгүй байсан ч гэсэн тэгээ одоо ойлгуулах гал эзэн хичээгээд юм л да. Би яагаад та нарт талархах гэж хэлээд байгаа юм бэ гэдэг эзэн хэлээд байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар талархах гэж ихээр амнаас юм унчих гад алт унчих гад байгаа юм шиг те. Тэгээд бүгдээрээ талархацгаа гэж хаяа дасгал ихээр ерөнхий өнөөдөр намайг амьд сэрүүлсэнд баярлалаа гэд мөн л дөө. Тэгтээ энэ юуг хар би л өөрөөсөө харсан байхгүй. Энэ юуг харуулж надад ерөөсөө талархах чадвар байхгүй байгааг харсан байхгүй. Аливаа зүйлээс ингээд талархах юм олж харах чадваргүй байгаагаа хараад тэгэд өөрийгөө тасгалжуулж гисэн. Би бүх зүйлийг сайн сайханаар тий талархалтайгаар юун сайн бэ гэдгийг харъя гэв зориудаар ингээд тэгж эхэлж одоо ч гэсэн сахилгаж ингээд сахилга хоттой сургаж. За Филиппод 4:6 7:8. За энэ дээр хамт уншия. Юунд ч санаа бүү зов. Харин альва зүйлд гэж байгааз альва гэдэгтээ таны амьдрал тохиолж байгаа бүх зүйл шүү. Сайн сайхан хэцүү хүнд тэг зовлонтой бүр амар дэлбэрээр нөхцөл байлээсэн ч гэсэн. Залбирлаараа болон юу гэж байна? Гуйлтаараа гомдолтойгоор гэж байна. Гомдолтойгоор гээгүй ш. Зарим нь яг гомдолтойгоор гэсэн юм шиг бурханд ингээ альва зүйлд хүсэлтэд мэдүүлэхдээ гомдож мэдүүлдэг. Зөөста тэгээд тэрийг та тэгээд өгч гээл шүүгч болж мэдүүлээл гомдолж мэдүүлээл те. Харин энд болохоор талархалтайгаар гэж хүсэлтэд бурханд мэдүүл. Бид нар хүсэлтэд бурханд мэдүүлдэг. Гэхдээ зүр сэтгэл оюун бодол санаа минь шал өөр эмоц сэтгэлүүдтэй байждаг. За тэгээд одоо энд амлалт өгч байна. Бүх оюун ухааныг хамт уншия. Бүх оюун ухааныг давах Бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Гэхдээ сэтгэл санаагаа тайван байлгыг л энэ дэлхийн хүмүүс өчнөө мөнгө зараад байгаа үстэй. Зөвхөн сэтгэл санаагаа тайван байлгахын тулд маш их зүйлийг хийж шүү дээ. Одоо яадаг ийсэн тэгж стрессээ тайлна, ингэж юм буруу биш л дээ. Тэгтээ асар хүч хөдөлмөр цаг хугацаа үн төлж байгаа байхгүй. Гэтэл Библи бидэнд болох ийм гоё хэлсэн. Та нар зүгээр л надад санаа зовж байгаа. Санаа битгий зов гэж хэлж байгаа те. Санаа зовоод байгаа учраас бид нар Бурхны өмнөрөөр янз бүрийн босон болоогүй хүсэлтэд мэдүүлж байгаа шүү дээ. Тэгээ Бурхан тэр санаа зовж байгаа зүйлийг битгий санаа зов. Харин оронд нь талархалтайгаар надад мэдүүлчихье. Залбирлаараа, гуйлтаараа гэлчих. За тэгээ юу гэж. Тэгэд амлалтын тэгэх юм бол би та нарын сэтгэл санааг чинь амар тайвнаар хамгаалнаа. Сэтгэл санаа чинь амар тайван байхыг би хариуцъя гэж хэлээд байгаа юм. Би энийг надад даатгачаа. Амен. За дараагийнх нь. Тэгэд яаж талархалтай байх вэ гэдгийг хэлсэн байна. 8 дугаар шилт. Тэгвэл одоо яаж талархах юм? Гэсэн чи юу гэнэ? Эцэст нь ах トゥ нараа юу гэж үнэн, юун хүндэтгэлтэй, юун зөв, юун ариун, юун сайхан, юун сайшаалтаг, мөн альва сайн үйл байвал магтууштай ямар нэгэн юм байгаа бол яг чинь эдгээрийг тунгаан бодцоо гэж байгаа. Энэ зүйлийг та альва нөхцөл байдал, асуудал, харилцаанд дундаа яг энэ зүйлийг ирж хайж энэ дотор магтууштай зүйл байна уу? Хүндэтгэлтэй юм байна уу? Энэ асуудалд ариун зүйл байна уу гэж ингэж хайх юм бол талархах зүйл нь харагдах байхгүй. Амен. Тэгээ бид нар эсэргээр л энэ асуудал нь юу вэ? Тэг энэ жоохон сул тал нь юу вэ гэдэг ингээ буруу юм хаяад байдаг. Тэгээ тэрийг өөрийгөө айгүй мундаг хардаг, ялгадаг гэж андуураад бүр цаашлаа тий хадуураад. Бусдыг алж харж чадаагүй хараад байгаа баха. Хуучлаарай тий. Бид нар сайныг нь хэлсэн шүү дээ. Энийг л тунгаан бод гэж байгаа юм. Тэгээ энэ бид нар өөрчлөлтөө энэ тархиныхаа энэ системийг идэвхжүүлж бүр баян тарган болгоод хүчрхжүүлэхийн тулд орой болгон. За одоо би гоё практик арга зааж өгөн заяа. Гэхдээ энэ бас судалгаа. Талархах хандлагыг төлөвшүүлэх гэж. Талархах хандлагыг төлөвшүүлэх слайдыг гаргая. Орой болгон. Та Бурхныхаа өмнө ирээд яагаад заавал Бурхны өмнө гэж байгаа? Бас ийм судалгаа гарсан гинэ. Бид нар бие биендээ талархдаг тийм үү? Хүмүүс бие биендээ талархдаг. Гэхдээ энэ гоё сайхан мэдрэмж баярлдаг, тий бахархдаг, тайвширдаг, урам зориг авдаг, ирч хүч авдаг. Амен. А гэхдээ нөгөө бид нар бие биендээ талархаар энэний үр дүнд нь болохоор маргааш нь гэл тэр байхгүй болчдөг нэ.
Харин бурханд буюу бидний амьдралыг их сурулж болох бурханд орой болгон унтахынхаа өмнө те. За өглөө болгон ч юм уу мэдэхгүй чи та өөрөө бурханы өмнө талхад нөө бидний амьдралыг их сурулж болох бурханд талархах үгээд юу болдог гэхээр бүр улам илүү нөгөө итгэлээс итгэл, алдраас алдар, баяр хөөр тэр нөгөө систем чи жинхэнэ бүтээгчээрээ итгэвч нэгтэй те. Тэгсэн бурхан биднийг зохион бүтээсэн юм чээс та жинхэнэ стандарт тэнд тесрэлт болох байхгүй. Тэгэхээр бурхан талархын хүн таларх хоёрын үр дүн нь энэ. Үр дүн. Мэдээж хүн таларх нь муу гэж хэлээгүй шүү. Үр дүн. Тэгээ бид нар амьдралынхаа их сурулж болох намайг бүтээсэн, намайг нэвт мэддэг бурхандаа өдөр болгон ирээд ингээд талархах юм бол бидний бүх зүйл маш хөнгөн байж чад. Тэгээд энэ талархлын үр дүнд нь вэхээр бид нар өдөр тутам бурханы мотор бидний амьдралд яаж ажиллаж байгааг жижиг зүйлээр харах болно. Яг бид нар их ихтэй ингээд ерөнхий талархдаг. Тэ? Амьд ойлгож байгаа. Эрүүл ойлгож. Хоосон хонуулаа. Энэ чи ерөнхий талархлууд тахгүй. Харин өдөр болгон бүр алхам тутамдаа жижиг зүйлээр талархаж сурах юм бол энэ үнэхээр насан туршийн чинь бүр таны дадал зуршил. Өмч болоо зогсохгүй. Энийг чи харж өсөж байгаа үр удам дараагийн үчин ч гэсэн дагамд барих байхгүй. Амен. Зөвхөн сайн сайхныг төдийгүй үр хөвгтэй ч гэсэн сайн сайхныг бид нар өвлүүлэх боломжтой гэсэн. Амен. За энэ талархах хандлагыг бид нар яаж төлөвшүүлэх вэ гэхээр орой болгон та энэ юу хэн яагаад гэ улаанаар бичсэн байгааз энэ 3 асуултыг тавиад орой болгон та 5 зүйлийг заавал эхнэт нь юу гэж байна. Өнөөдөр надад тохиолдсон талархууштай 5 зүйл юу вэ? Гэт нөгөө Филиппой 4:8-ын дагуу бодох нь шүү дээ. Өнөөдөр надад юу болсон бэлээ? Би юу юунд оролцсон бэлээ? Би юу хийсэн бэлээ? За тэгээд хоёрд нь болохоор би хинт талархаж байна вэ? Тэгээд талархах 5 зүйлээ олдсон бол тэрэнд чинь нэг эзэн хүн байгаа байхгүй юу? Би хинт талархаж байна. Гуравт нь би яагаад энэ зүйлд талархаж? Энэ зүйл миний амьдралд ямар эерэг нөлөө үзүүлсэн учраас би талархаж байгаа юм бэ гэсэн үг. Амен. За би энийг өчтөр хэрэгжүүллээ. Яг энэ 3 асуулт надад ингээд асуултын тэмдэг байгаадсан байхгүй. Яг яаж болох юм бол яг би урд нь олон удаа амжилт олсон ч байгаа бас бүтлгүүцсэн эсгүүд байгаа. Бурхандаа талархах ихээр талархах юм орж ирэхгүй багтдаг. Та тэгж үзсэн үү? Ингээд гацаад ингээд за ер нь яхаа эрүүл байлгаж чад баярлаа ч юм уу те. Ингээд урсахгүй ингээд нэг түг таг гэдэг ингээд тийм байгаагаа би олон удаа харж ирсэн байхгүй. Тийм болохоор нөгөө бурхны өмнө суугаад 5 зүйлээ бичээд ингэн ихээр надад нэг юм ингээд тулаад авахгүй нэг юм за нэг тэгээд идэгтэй гэдэг юм орж ирээд шүү дээ тий. Бас л нөгөө сөрөг сэтэл дээр байгаа дагаад. Тэгээ би нэг сөрөг сэтлээ хойшин тавьж хагаад яг энийг өчигдөр сургаалаа бэлдэж хатаа хэрэгжүүлсэн. Ганцхан өчигдрийн тухайд яг өчигдөр өглөөнөөс авахуулаад орой энэ сургаалыг бэлдээд энэ дасгал энийг яг хэрэгжүүлэх тэр момент хүртэлх тэр хугацаанд би 5 зүйл гаргасан байхгүй. Тэгсэн чи бүр 5 байтугай нэмэгдээд явцсан. Маш жижиг зүйл. Тэгээ би юу мэдэрсэн гэхээр бүр алхам тутамд талархах юм байд юм биш гэдэг харсан. Анхудаа би амьдралдаа ямар их юм яг эзэн нүд нээсэн л дээ. Ер нь эзний үг хуваалцахад бэлтгэхэд эзэн над дээр дандаа ер нь туршлага хийдэг байхгүй. Би өөрөө яг тэрийг амсдаг. Тэгжээж би нөө хүмүүстэй өөрөө хийсэн зүйл чи өөр штэ. Тэгээд би ингээ харахтаа бүр зүгээр алхам тутамд байдаг юм байна. Амин. Хамгийн наадах нь би өчтөр ингээ сургаал ингээ хаяа болцох үед би ингээ өдөржин бэлддэг байхгүй. Заримдаа 7 хоног жоо ингээ хивж жагаад. Тэгээд заримдаа өдөржин суухаар ингээ ядардаг махан би ингээ ядраа нурж унж над хоол моол хийж идэхээр ингээ тий. Тэгсэн чи би өчтөр тэгсэнгүй. Тэгээ би эзэн над ийм гоё тий хүч чадaltaа хүч тэнхээдээ энэ сургаалыг ийм гоё хамтдаа бэлдэх ийм хүчийг өгсөнд баярлаа гэдгсэн чинь одоо хин тэгэхээр бурхандаа талархаж штэ. Тэг яагаад чи ингэ баярлж байгаа гэхээр яад бол би ингэ тий нурж унаал тэгэл бүр яаж дуусгана гэл ингэ зүдрээд идэх байхгүй заримдаа дандаа биш л тий. Тэгэд бүр ингэ тэгээ бас дээрэс нь нөгөө ингэ одоо өнөөдөр 3 цуглаан номлол гэсэн чи өнөөдөр аягүй гоё байна. 3 цуглаан гэсэн чи бүр ингэ авах дотор 2 цуглаан л намлахад яадаг вүлээ ганаа гэл. 3 цуглаа гэл дотор ингэ авах чаднаа гэл. Тэгтэл би бас нөгөө хүсэхгүй сэтэл дээрээ яваадгаад хүсэхгүй. Тэгэл энэ бүгдийг би анзаарах хэрэгтэй байхгүй. За тэгээд ингэсэн чи бүр ингэ тэг талгарч байгаа. Тэг хоёрдугаарт ингэ би ингэ хүүтэй хоолыг тэгж хийсэн ингэ энэ бүгдийг бодож сануулж урчил төлөвлөж би ингэ сургаалаа бэлж байхдаа өчигдөр хажуугаар зөндөө юм хийсэн байхгүй. Маш олон зүйлүүдийг амжуулсан. Тэгээ тэрэндээ би түүртэйгүү, ядраагүй. Тэгээ яагаад би энэ талархж байгаагийн гут яг нөгөө шалтгаанууд гарч сэтлүүд.
Тэ ингээд талхсан чи бүр айгүй амархан санагц. Хүү ийм амархан бүр урсаж авахгүй. Бүр нөгөө тав мав чи бүр халиад явц. Тэ бүр юу гэмц бүр алхам тутамд бид нүдэнэгээ харах юм бол яг энэ зүйлээр дадал зуршил болгоо хийх юм бол талархах юм бүр уулаа оош байдаг юм байна гэдгийг харсан. Маш амархан байдаг юм. Тэгэхээр яг энэ тал руу бүгдээрээ өөрсдийгөө хөгжүүлье. Амен. За. За би одоо нэг слайдаа урд хоньноор оруулсан. Хаана явж байгаагаа хараад тах заяа. За тэгээд нөгөө орой болгон 5 зүйлийг одоо энэ аргыг хэрэглэх гэдгийг гаргах чи талархлын хамгийн өөр нөлөөтэй арга гэдэг слайдыг. Ер нь саяны ярьсан зүйл мөн л дөө. Тэгтээ уншиж бүгдээрээ. Өөрийн амьдралдаа яг бурхандаа тий өөрийн амьдралдаа сайн сайхан зүйлсийг их сурж болох бурхантай орой бүр холбогдож танд тохиолдсон 5 зүйлээр түүнд талархахын тулд нэгдүгээрт нөгөө Филиппой 4:8 тий тунгаан бод гэсэн шүү дээ тий. Тунгаан бод. Юу бодорой гэсэн. Танд тохиолдсон өдөр тутмынхаа амьдралд өдөр бүр тохиолж байгаа зүйлээсээ тэ юу нь хүндэтгэлтэй, юу нь сайн нэгдэг бодно гэсэн. Тэгээд бичээд, жагсааж бичээд ингэх юм бол талархах дадал зуршил бий болно гэж. Ингэснээр та бурхны моторыг өдөр бүр олж харах бөгөөд нөхцөл байдал буруу тийшээ эргэж байсан ч буцаад сайнаар өөрчлөгдсөн тэрхүү үйл явдлуудыг тодорхой харах болно гэд. За түрүү 2 дугаар цуглаанд завсарлаад бид нар доошо кофе шоп руу орж исэн манай Сарагийн охин Тэмүүлээ ингэж хэлсэн. Би зүгээр тэг сөрөг зүйл дээр миний амьдралд болж байгаа болохгүй бүтэхгүй те талархмааргүй тэр зүйл дээрээ талархаж сурыг гэж төвлөрлөө гэж. Угаасаа тийм байхгүй. Бид нар бүх зүйл сайхан байхад талархах амархан шүү дээ те. Харин хэцүү бүр тэр чигээр хүснээс чи те бүр ингээд оронгороо эргэжсэн ч нөгөө бүх зүйл гэдэг чи бүх зүйл орж байгаа шүү. Тэрнээс дандаа сайхан зүйл талархах гэж хэлээгүй шүү. Бүх зүйл гэдэг нь таны амьдралд гачигдсан, дудсан, өвдсөн, хавдсан, муу сайн хилүүлэгдсэн, доромжсон, та өөрөө бүдэрсэн, унсан, альсвал бүрстэ тэ хүний төсөөлөгөө хэцүү хүнд асуудал нөхцөл тулгарсан тэр бүхэн чинь бүх зүйл гэдэгт орж байгаа. Амен. Тэр нь талархаж сурна гэж Тэмүүлэн маань хэлж. Яг зөв. Тэрнээс угаасаа сайхан байгаа зүйлд бид нар тийм мэдээж талархаж болно л да тэр жагсаалтанд орж болно. Тэгтээ талархмааргүй зүйлийг тэ зовх талархахын оронд бүр өмнө нь тэр асуудалдаа автаал живээл гомдлол гунигдаал тэ ганцаардаал нэг бол гутраал сэтгэлээр унаал бид нар ч нөгөө тэ сөрөг одоо хэцүү асуудал болох үед юунд талархах юу магтандуулах яаж талархдгийг гэж хэлдэг шүү дээ. Талархна гэдэг нь яг үнэндээ яг тийм нөхцөлийг хэлээд байгаа. Галат 5:22 дээр байгаа ариун сүнсний үржимсэд байгаа шүү дээ. Хайр хүн тэ дүлгөөн зан өөрийгөө захирдаг төвчээр энэ бүх зүйл чинь нөгөө хайрламааргүй хүнийг л хайрлж үржимсэг гаргах тухай ярьж байгаа. Тэгээс угаасаа хайр татаад байгаа хүнийг итгэдэггүй хүн ч гэсэн хайрлж чаддаг шүү дээ. Тийм үстэй. Төвчих итгэдэггүй хүн ч гэсэндээ одоо юу гэдэг өөрийнхөө төвчээд гүрийгээл тэл төвчихгүй бол маяг л цохно шүү дээ. Тэгээ яг бид нар итгэдэггүй хүнтэй нэг бол итгэдэггүй байсан шигээ те. Тусдаа энэ миний төвчээрийг барч миний төвчээр дууслаа. Дуусна хүний төвчээр угаасаа дуусна. Харин бурхны төвчээр дуусахгүй байхгүй. Тэгэхээр төвчшгүй нэг төвч ариун сүнсний тусламжтайгаар төвчжээж нөгөө төвчээр гэдэг үр жимс гарч байгаа байхгүй. Яг үүнтэй адилхан талархах гэдэг зүйл нь талархмааргүй. Бүр яаж юу гэсэн үг юм те? Энэ хүн намайг ингэсэн байх чи би яаж талархах юм гэж бодож байгаа, харж байгаа. Тэр нөхцөл байдал талархахыг талархал гэж хэлээд байгаа. Тэрнээс бид нар одоо тархиа ингээд дандаа сайн зүйлтэй холбоодох юм бол бүх зүйл гэдэг үг чинь худлаа олч тал нь болчих шүү дээ, тэ. Үнэндээ эсрэг нөхцөл байдал талархах гэдэг чинь тохирох ёстой шүү. Амен. За бас нэг судалгаагүй. Энэ талархлын талаар бас нэг судалгаа хийсэн байна. Талархлын талаар хийсэн судалгаа гинэ. Түрүү нөгөө талархал нөгөө тэр нөгөө идэвхжүүлдэг систем ярьсан тий. Одоо тэгвэл талархал гэдэг зүйл нь ингэж байна. Орой бүр бурханд талархах сахилга батна. Тухайн мөчөд гайхалтай мэдрэмжийг шууд үзүүлдэггүй ч хэдэн 7 хоногийн дараа сэтгэл зүйн сайн сайхан байдал дээшилдэг. Урт хугацаанд гэсэн. Бид нар хин нэгэн хүмүүст ингээд яхаар талархаа тэр үедээ ингээд гой сэтгэл хөдлөл ирч хүч аваад урам зориг аваад тэгэл устдаг. Төв маргааш нь юу ч байхгүй төв. Харин бид нар бурхандаа орой болгон талархах энэ сахилга батыг өөртөө дадал зуршил болгох юм бол урт хугацаанд
тэр дараа шууд мэдрэмж ирэхгүй, шууд үр дүн харагдахгүй юм шиг боловч урт хугацаанд сэтгэл зүйн эрүүл мэнд байнга дэвшил. Доктортой байнга дэвшил. Энэ ухрал байхгүй гэсэн. Жил зогсохгүй бол. Амен. Тийм болохоор энэ бурхан талархахын ялгаатай үр дүн энэ байна. Тэгээ таны орой бүр талархдаг сахилга бат таны тархинд ийм мэдрэлийн замыг бий болгодог гэнэ. Шинээр мэдрэлийн замыг бий болгодог гэнэ. Давтамж орой болгон давтамж. Тэгэхээр тэр мэдрэлийн зам хүчрэгчээд батчаад өшөө ургаад те одоо юу гэдэг суд сургад юм уу яа гэм мэдэхгүй. Тэгээд тэгснээрээ яах нь вэ? Дараагийн өгүүлбэр юм. Өөрөөр хэлбэл орой бүр энэ бол миний хөвшил, миний хийдэг зүйл гэсэн. Тэрнээс би хийх ёстой хийчүүл тгий шүү гэхээс биш л те. Энэ бол миний хийх ёстой зүйл, миний хөвшил, мэдээ дадал гэсэн ийм сэтлэр дадал зуршлыг тогтоох юм бол хэдэн 7 хоногийн дараа таны сэтгэл зүйн сайн сайхан байдал нь урт хугацаанд доктортой хадгалагддаг болохыг судалгаа харуулсан байна гэж. Тогтмол талархал нь тархинд шин зам үүсгэж сэтгэл зүйн эрүүл мэндийг урт хугацаанд баталгаатай байлгадаг. Амен. За тэгээ хамгийн сүүлийн слайд нь талархал бол өөрчлөлтийг урт хугацаанд хадгалах түлхүүр юм аа. Амен. Баян бид бурхандаа талархах юм бол баян мэдээж хүнд те бусад юмд яхад тэр үедээ л үр дүн өөр. Гэхдээ энэ талархахгүй гэсэн үг биш шүү. Тэгэж угаасаа бурхан талархаж байгаа хүн бусдад талархах шүү дээ. Тэ? Гэхдээ эхлээд бурхандаа энэ талархлыг. Тэгэд орой болгоо. Тогтмол туштай. Амен. За тэгтээ сэтлний үлээ эерэг. Бурхандаа талархахын сэтлний үе энэ бид нар одоо зориг тавьж шít те. Орой болгон бурхандаа 5 зүйлийг дор хаяж бичээд талархнаа. Сэтлний үе. Эерэг сэтлийг хэлээрэй. За та нар тодорхойлоо одоо. Дасгал хийж гин. Хүсэж байгаа зүйл чи юу вэ? Хүсэж байгаа зүйл. За одоо ингэ та нарын тархин шуурга болцсон мэдэгдэж байгаа байхгүй. Яг бид нар энэ дадал зуршилгоос орж ирэхгүй. Яасан гинэ? Болно тий. Бишээ сэтэл. За бодороо. За өөртөө ингэ бичээрэй заяа. Би орой болгон гэд эерэг сэтлийг бичиж. Орой болгон бурхандаа 5 зүйл талархна гэдэг зорилго тийм үү? Би хамгийн ихний слайдн дээр гаргасан шүү дээ тий. Зорилгоо тавьсан. Тэгэхэд эерэг сэтэл. Эерэг сэтэл. Бурхандаа талархад яана гэсэн. Миний сэтгэл зүйн эрүүл мэнд урт хугацаанд тогтвортой энэ нэг сэтэл байж бол энэ эерэг яг энэнд ганцхан энэ тодорхойлт гэсэн үг биш шүү дээ тий. Би бурхантайгаа улам илүү хайртана. Би бурханаа дүүрнээр таньж мэднэ. Таны хүсэж байгаа зүйл болгон чинь эерэг сэтэл واخгүй. Энэ зүйлийг хийснээр та юу хүсэж байгаа маа гэдэг чинь эерэг сэтэл болчихж байгаа. Амен. Хамтдаа ли. Энэ зорилгыг энэ 5 зүйлийг бичхий энэ зорилго тий. Энэ зорилгыг хийж байгаа маань би юу хүсэж байгаа гэдэг. Амен. Хамтдаа босцгаая. Эзнийхээ өмнө ирээд залбирцгаая.